За ойрдоо ядраад сүлдаад ирчвчгүй болоод байгаа хүмүүсийн лайк тарчаараа. За нэгдүгürt гэвэл өдөрт бидний идж байгаа хоол хүнсний шимт хичээлэг байдал маань эрс буурсан байдаг. За хоёрдугаарт нь улир солигж байгаа холбоотой судас тэлээд энэ дулаантай холбоотой бодисын солилцоо их эрчимжээд энерги ихээр зарцуулалт нэмэгддэг. Яг энэ дасан зохицох байдал маань бас удаан үргэлжлээд саяын дурдсан шинж тэмдгүүд их илэрдэг. За тэгвэл ирч хүчээ илүү сайн нөхөх, за энерги илүү сайн өгөх одоо хамгийн сайн шинж хэмжээлийг агуулж чадж идэг хүнсийг өнөөдөр бас хэлж өгье. За үүнд бол одоо бууцай, банан, за загасны мах, чинжүү, самар, тараг, за нэрс, улаан лойл, авокадо. За эдгээрийн хувьд бол одоо хүний бид хэрэгцээтэй тэр энерги их үүсвэр, тэр ядраад байгаа сүлдээд байгаа ирч хүчээ илүү сайн нөхөж өгнө. За бас хүний бид шаардлагатай олон одоо амин дэмүүдийг бас үүнээс авах боломжтой гэдгээрээ шалгарсан хүнсүүд байж байгаа. За бас Монгол хүмүүсийн илүү сайн мэдэх зүйл бол за буцтай шар будатай цай байж байгаа. За энэ дээр бага зэргийн шар тус хийж өгөөд ингээд идэх юм бол илүү сайн бас одоо энэ хаврын ядгааг чинь даван туулах тэр зүйл бол бас байх болно. За хоёрт нь бол яг одоо би өөрөө хэрэгжилж байгаа Америк нэгдсэн улсад үйлдвэрсэн NMN-ийг бол зөвлөж байна. За энэ бол хүний эсийн дотор байдаг энерги их үүсвэрийн гол түлш нь бол болж өгдөг юм аа. За тайлбарлаж өгөх юм бол эсийн дотор митохондри гэдэг бүтэц байж идэг. За энэ нь хүний одоо биеийн энергийн их үүсвэрийг бол одоо хангаж өгч идэг. За тэхийн тулд бол мэдээж түнд над гэдэг зүйл бол заавал хэрэгтэй байж байгаа. За тэр над гэдэг зүйлийн их үүсвэр түлш нь бол өөрөө NMN болж өгч идэг. Тэгэхээр хүмүүс нас ахих тусам